One Piece Romance Down Arc домог хэрхэн эхэлсэн бэ? Ирээдүйн далайн дээрэмчдийн хаан ямар ч баггүй, хөлөг онгоцгүй, нэг л торхтой аяллаа эхлүүлсэн гэвэл та итгэх үү? Энэ бол Romance Down, One Piece-ийн агуун түүхийн эхлэл. Romance Down бол One Piece аниме мангагийн хамгийн ихний арк юм. Энд бид Monkey D. Luffy-тэй танилцаж, далайн дээрэмчдийн ертөнц болон бүх цувралыг хөдөлгөх мөрөөдлийг хардаг. Гаднаасаа энгийн мэт боловч энэ арк Luffy-гийн зан чанар, эрх чөлөөний утга, жинхэнэ далайн дээрэмчин гэж юу вэ гэсэн бүхнийг суурь болгож өгдөг. Бүх зүйл нэг домгоос эхэлдэг. Голди Рожер далайн дээрэмчдийн хааныг дэлхийн засгийн газар цаацлаг. Гэхдээ өхөөс өмнө тэр ингэж хэлдэг. Миний эрдэнэс үү? Хэрвээ хүсвэл аваарай. Би бүхнийг нэг газар үлдээсэн. Тэр эрдэнэс бол One Piece. Энэ үгсийн дараа их далайн дээрэмчдийн эрен үе эхэлж хүмүүс нэр алдар, эрх чөлөө, мөрөөдлөхийн төлөө далайд гардаг. Бид жижиг тосгонд амьдарч буй баг Luffy-тэй танилцсан. Тэр Shanks гэдэг далайн дээрэмчийг шүтэн биширдэг. Shanks Luffy далайн дээрэмчин гэдэг нь зүгээр нэг муу хүн биш, харин эрх чөлөөтэй хүн гэдгийг харуулдаг. Нэг өдөр Luffy санамсахгүйгээр Gomo Gomo no Mi чөтгөрийн жимсийг идээд би нэрзийн болчихдог. Shanks уурлахын оронд инээдэг. Энэ мөч Luffy-д нэг чухал зүйлийг заадаг. Алдаа хийсэн ч уурчлах зориг байвал болдог. Дараа нь дээрэмчин Luffy-гийн амь насанд занал хийлгэхэд Shanks түүнийг авардаг. Гэхдээ гараа алддаг. Гэсэн ч Shanks ингэж хэлдэг. Би ирээдүйн эрэнд бооцоо тавилаа. Явхдаа Shanks сүрэл малгайгаа Luffy-д өгдөг. Агуун далайн дээрэмчин болчиход надад буцааж өг. Энэ малгай бол Luffy-гийн амлалт. Мөрөөдлөх нь бэлэгдэл юм. Олон жилийн дараа Luffy тасхнаасаа явна. Тэр мөрөөдлөө чангаар зарладаг. Би далайн дээрэмчдийн хаан болно. Эрх мэдлийн төлөө биш, мөнгөний төлөө биш. Учир нь далайн дээрэмчдийн хаан бол дэлхийн хамгийн эрх чөлөөтэй хүн. Энэ үзэл бодол Luffy-г бүх зурлын турш тодорхойлно. Luffy-гийн анхны хамтрагч бол Kobe. Тэр бол аймхай, сул дорой, Alvida гэдэг далайн дээрэмчинд боочлогдсон хүү. Kobe тэнгисийн цэрэг болох мөрөөдөлтөж айсандаа хэлж чаддгүй. Luffy ямар ч эргэлзээгүй Alvidag зохино. Яагад гэвэл Luffy нэг зүйлийг хамгийн их үзий яддаг. Мөрөөдлөөсөө бууж өгсөн хүмүүсийг. Тэр Kobe-д ингэж заадаг. Айхан зүгээр. Гэхдээ мөрөөдөлгүй амьдрах нь илүү аимшигтай. Анхны багийн гишүүн Zoro. Дараа нь Luffy Roronoa Zoroтой уулзна. Zoro бол аимшигт нэртэй Bounty Hunter. Гэхдээ шударга зорилготой хүн. Тэр авилагч Captain Morgan баригдаж хүлэгдэн өлсөж цаазаар авах ялтай болдог. Luffy яагаад Zoro багтаахыг хүссэн бэ? Учир нь Zoro хизээш нугаршгүй мөрөөдөлтэй. Түүний зорилго дэлхийн хамгийн агуу сэлэмчин болох. Zoro урвагдаж буудуулах үед Luffy Marine-ийг байрыг сүйтгэн. Тэгээ Zoro толгоогоо гудайлган одооноос би чиний баруун гар болно. Энэ мөчөөс Straw Hat баг бий болдог. Итгэл, үнэнч байдал, айцаас давсан нөхөрлөл. Romance Down бидэнд нэг зүйлийг эрт ойлгуулдаг. Бүх Marine муу биш. Captain Morgan бол эрх мэдэлч болсон шудраг бус хүний жишээ. One Piece-ийн ертөнц хар цагаан биш, сайн муу холилдсон. Чиний хэн болохыг алтан тушаал биш, харин чи яаж амьдарч байгаагаар тодорхойлно. Чухал вэ? Энэ арк том тулаан, сүртэй power дээр биш, харин мөрөөдөл, эрх чөлөө, үнэнч байдал, зориг дээр төлөвлөдөг. Romance гэдэг нь хайр дурлал биш, адал явдлын романтик мэдрэмж юм. Далай хязгааргүй, мөрөөдөл амь наснаа эрсдэлд оруулах үн цэнтэй, эрх чөлөө бол хамгийн том эрдэнэс. Аркын төгсгөлд Luffy Zoro хоёр хамт далайд гарна. Том онгоцгүй, алдартай баггүй, зөвхөн мөрөөдөлтэй хоёр залуу. Гэхдээ энэ жижиг эхлэл хожим бүх дэлхийг тонслохно. Учир нь домгууд хүчтэй төрдөггүй, зоригтой төрдөг. Энэ бол One Piece Romance Down Arc. Хэрвээ танд таалагдсан бол subscribe дарж илүү олон One Piece тайлбар, нууц утга, дүрийн анализ үзээрэй. Учир нь энэ аялал одоо л эхэлж байна.